Байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох хушны самрыг орчин үеийн технологиор боловсруулан хэрэглэгчдэд хүргэдэг хушхан брэнд зөвхөн байгалийн өгөөжийг хүртээ зогсохгүй их дэлхийд буцаан өгөх зорилгын хүрээнд хушин уг хамгаалах нөхөн сэргээх бодит ажлуудыг хэрэгжүүлж байна. Тус брэнд ногоон алсын харааныхаа хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд 200 мянган хушмод тарьж ойн дороотолд өртсөн бүсүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг тогтмол хийжээ. Энэ жилийн мод тарих өдрөлөг хушхангаа эзэн нэрийн дор тари ярьчлын хамгааллын ургуулын уриатаагаар зохион байгуулагдаж байна. Хушхан бэрийн дойрын 10 жилийн хугацаанд тармил хушин ойгоо самраа бэлтгэдэг болох ногоон алсын харааг дэвшүүлээд байгаа бөгөөд сүүлийн 3 жилд нийт 200 мянган ширхэг хушмодны суулгац тарьжээ. За мэдээж одоо манайхан ер нь үе үедээ ярилцдаг шүү дээ. Мод тарих бол одоо нэг насны их том буян гэж. Тэгээ тэр дундаа одоо олон жил үр жимсээ өг одоо самрын хушмуудыг бас тарина гэдэг бол сайхан санагчээ. Нөхөгдөг энэ баялыг хин нэг нь олборлох хэрэгтэй. Хин нэг нь нэмэн өртөг шингээж ажлын байр үүсгээ тэргээрээ татвар төлөөд экспортлох ч байд юм уу. Нөгөө эдийн засгийг солонгоруулахын тэргээ олон толом ярдгийнх нь хамгийн чухал хэсгийнх нь нэг нь энд явж байгаа байна. Тийм болохоор яг эргээд нийгмийн хариуцлагатай ийм олборлтыг дэмжсэн ийм үйл ажиллагаанд оролцъё гэдэг утгаараа энд ирсэн. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, ойн хортон шавжийн тархалт, ойн модыг зөв усаар ашиглах зэрэг шалтгааны улмаас ойн экосистем доройтож буй энэ үед тус компани хушин ойг хамгаалах нөхөн сэргээх ажлыг тогтмол хэрэгжүүлж байгаа юм а. Тухайлбал 2025 он Дархан цаазат Богдхан уул, Хан уулын Чулуутын ам, Зүүн хараа уулын Сэлэнг аймагт хортон шавжид идэгдэж сүйдсэн талбайд 3-4 настай Сибирь хушны тарьц суулгаж ойн нөхөн сэргээлтийн томоохон ажлыг хийж гүйцэтгсэн байна. Тэгэхээр нөхөн сэргээл зориуд одоо энэ Богдууланд байж байгаа энэ нөхөн сэргээлт сүүрл явагдсан газар дээр хусан ойг шинээр одоо төлжүүлэн гаргаж байгаа ийм явдал юм а. Тэгээд ийм учраас энд бол мэргэжлийн хүмүүс маш их оролцдог. Үндсэндээ бол одоо нэг сая гаруй уш тарих одоо зорилттой одоо хэдэн зуун мянгыг тарьчаад байна. Хушхан брэндийг хэрэгжүүлж буй энэхүү санаачлага нь Монгол орны ойн экосистемийг хамгаалах, хойч үедээ ногоо ирээдүй өвлүүлэхэд чиглэсэн нийгмийн хариуцлагын бодит жишээ болж байгааг оролцогчид хэлж байлаа.